Намын бодлогын зүйл гэж байдгийг. Одоо хуучин энэ намд дарга ерөнхий нэрэмшхийн дарга байсан улсууд ордог ийм зүйлд. Би хөдөө байж байгаад хурал дуудагдаад ирж байна. Та ажлын салбарт ажиллах баг тийм. Одоо мэдэхгүй байна. Хурал яралтай ирээрэй л гэсэн. Тэгээ улс төр бодит улс төрөөс урсгал улс төрөөс хол байгаа юм шүү дээ. Зөвлөлийн гишүүн учраас тэгээд хуралдаа ирж ийн мэдээлэл авъя. Мэдээлэлгүй юм ярих дүгнэх гэдэг хэцүү шүү дээ. Мөрчөөсөн. Гаднаас нь авж байгаа шүү дээ. Одоо яг энэ үүсэт байгаа нөхцөл байдлыг бол та хараад ер нь ямар дүгнэлт хийж байгаа. Та Үүнээр төр улсаас хамрах дээрээ тул. Энэ бол та хэдийн босгосон бас тий хөдөлмөр бас нам бидтэй тий. Энэ нам ч бас ингэ. Тэр мэдээлэл бол хөл мэдээллийн та нөхдийн л өгч байгаа хэмжээнд ойлголттой байгаа байхгүй юу? Та ямар байр суурьтай вэ? Та ч уг нь одоо өдөрлөх зүйлийн гишүүн бишмөглөө таны хурал дуудсан гэж байна. Тэгэхээр ажлын хэсэгт багтаад ажиллахаар таныг дуудуулж гин гэж ойлгож байна. Үгүй би ойлгохдоо өдөрлөх зүйлийг бодлогын зөвлөл гэж байдгийг. Бодлогын зөвлөлтөд хамтарч хурал дийл гэж шийдвэр гарсан юм гэж ойлгосон. Тэгээд хөдөө байгаа ч гэсэн хүрээд ирнүүл гэж. Тэгэхээр бүрэн мэдээлэлтэй болъё. Хоёр талыг эвлэрүүлэхээр хичээл зүтгэл гаргаж ийна гэсэн энэ хичээл зүтгэл чинь юу болов? Үгүй тэгээд нэг л бүтэж өгөхгүй шүү дээ. Яагаад вэ? Юунаас шалтгаалж? Би одоо яг хэлж мэдэхгүй. Хичээл зүтгэл гаргасан. Одоо энэ ч санаа зовмоор юм байгаа юм л да. Нэг намын асуудал цаашаа халисаар байгаад эн чинь төрлүүгээ ороо төрийн хямрал руу явах гэж байна шүү дээ. Тийм учраас бол зөвхөн нэг намын хүрээндээ ярих биш. Төр засаг сүүлд нь үндсэн хуулийн цэцч оролцоод эхэллээ шүү дээ. Тэгэхээр энийг бол улс орны хөгжил аюулгүй байдалд хохирлгүйгээр шийдэх ёстой. Тэрний төлөө л одоо уулзаж ярилцээ зүйлдэй гэж байгаа мэлгүй. Тэгэхээр би бүрэн мэдээлэлтэй болж байгаад та нөхдөд эргээд уулзъя гэх үү. Ер нь бол танай нам өнгөрсөн хугацаанд За баярлалаа. Буцаж эвлэрэх одоо ямар нөхцөл байдал үүсчихсэн бэ гэдээс та буцаад нэг түүх хийж харуулъя. Нам гэдэг чинь одоо хүмүүсийн одоо сайн дураараа эвлэлд нэгдсэн хүмүүсийн л байгууллага шүү дээ. Тэг хүмүүс байгаа газар юм л байдаг шүү дээ. Санал нийлэн зүрн. Одоо миний үед ч л одоо бас санал нийлж исэн зүрж исэн. Тэгтээ Ийм хэмжээнд хүрж ирсэн үг те. би бол мэдэхгүй байна. Хүрж байгааг баха. Одоо ер нь Энэ бол бүр дээд зэгтээ хөгжчихэд байна. энэ улс орны нөхцөл байдлаар чирээд байна шүү дээ. Харин тэгж байна. Улсын төсөв задгаа байна. Хүүхдүүдийн сургууль болчихлоо. Би хөдөөнөөс яаран ирлээ хөдөө орон нутагт бензин олдох байна. Бас л хэцүү байж шүү дээ. Асуудлуудаа шийдэн дээ. Гол нь туршлагатай улс төрчтэй бас юу гэдэг нэр хоч зүүгээд авилагч болгоод нийгэм содолж байгаад явуулчлаа шүү дээ. Намын залууч ч гэдэг юм уу те. Тэгэхээр юм туршлагатай улс төрчд байхгүй байгаа нь бас нэг талаа сөрөг үр дагуулад байна уу? Үгүй ер нь тэгэл нэг үг байдаг шүү Мандаж дээ. чадахгүй юм. Ахмад дунд залуу үеийн алтан хэлхээ гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Биднийг тэгж л хүмүүжүүлсэн. Тэрүүгээрээ цаашаа явах хэрэгтэй юм болов уу гэсэн төсөөлт.